За сайн байцгаана уу? Олон улсын Улаанбаатар их сургуулиас бэлтгэн явуулдаг IU подкастын энэ удаагийн дугаарт компьютер мэдээлэл технологийн тэнхимийн төгсөгч багш нар болон оюутнууд оролцож байна. За манай компьютер мэдээлэл технологийн багш Гантүр 2003 оны төгсөгч Гайлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн програм хангамжийн инженер мөн хөцөөлөгч маань тэгээ манай компьютер мэдээлэл технологийн 4-р курсын оюутан болон тэгээ манай компьютер мэдээлэл технологийн багш ганцааш нар оролцож байна. За өнөөдөр бид нэр аж үйлдвэрийн 4-р хувьсгал болон мэдээллийн технологийн мэрэгжлийн талаар ярилцахаар ирсэн байна. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж юу юу юм бэ? Та нэг товч сонсогчдоо мэдээлэл өгвөл. За аж үйлдвэрийн 4-р хувьсгал ярихаас өмнө аж үйлдвэрийн 1-р хувьсгал, 2-р хувьсгал, 3-р хувьсгалыг товчхон багш нь тайлбарлая. За аж үйлдвэрийн 1-р хувьсгал гэдэг нь юу ярьж байгаа юм бэ гэхээр хүмүүс болохоор одоо аливаа жишээ нь үйлдвэрлэл бүтээмжийг буулгах дандаа гараараа хүний хөдөлмөр хийжсэн болвол за ууран хөдөлгүүр гарч ирснээр хүмүүс одоо аливаа үйлдвэрлэл хийхдээ за ууран хөдөлгүүрийг ашиглаад үйлдвэрлэлийн зарим хэсгүүд бол механикчулж эхэлчихсэн. Тэгэхээр аж үйлдвэрийн 1-р хувьсгалын гол одоо технологи болохоор steam engine буюу ууран хөдөлгүүр. За аж үйлдвэрийн 2-р хувьсгал болохоор 1800 оноос үйлдвэржилтийнхаа бүр үе шат болгоныг одоо чинь автоматжуулж ирсэн. За жишээ нь одоо Ford Motors компани машин үйлдвэрлэхдээ за үйлдвэрлэлийн процессыг автоматжуулаад үйлдвэрлэлээ одоо жишээ нь Ford машиныг одоо илүү үр бүтээмжтэй үйлдвэрлэж эхэлсэн байна. За аж үйлдвэрийн 3-р хувьсгал гэхлээр бидэд мэдж байгаа хагас дамжуулагч, semiconductor хагас дамжуулагч, компьютер тэгээ одоо интернет одоо бидэдийн гар утсаа энэ одоо жишээ нь хувьслууд маань аж үйлдвэрийн 3-р хувьсгал. За одоо бид аж үйлдвэрийн 4-р хувьсгал руу гэдэг одоо бид эхэлж байна. Аж үйлдвэрийн 4-р хувьсгал болохоор одоо зөвхөн одоо дижиталчлал компьютерийн мэдээлэл технологи, шинээс нь биотехнологи, хим, физикийн шинэ технологиудын цогц нийлбэр байгаа. За энэ дээр болохоор маш олон технологиуд яригдж байгаа. Хамгийн гол технологи бол хиймэл оюуны технологи. Хиймэл оюуны технологи ялуу шийдвэр гаргалтанд те ашигладаг. Хүн болохоор одоо компьютерийг програмжлах хиймэл оюуны бүтээч нь нөгөө талаас нь тэр бүтээсэн хиймэл оюун маань одоо жишээ нь аль үйлдэлүүдийг хийх шийдвэр гаргах ч юм уу юм бартлаа. За нөгөө талаас 3D хэвлэгч байгаа тий 3D хэвлэгчийг ашиглаад одоо зөвхөн саяхан бол хүний зүрхийг одоо хэвлээд хүнд одоо жишээ нь суулгахын туршлагыг хийж эхэлсэн ба гений инженерчил гэж байна тий гений инженерчил бас гарч байгаа. Internet of Things зүйлүүдийн интернет бүх одоо электрон төхөөрөмжүүдийг интернет толбоод одоо хаанаас ч гэдгийг бидэд билетгээ ч юм уу гэрлээ ч юм уу гэртээ хасаатай орхицсан бол унтрах боломжтой ч юм уу. Гэх мэтчлээ одоо жишээ нь Internet of Things технологи бас юм уу автоматжил роботчил гэж яддаг шинэ материал. Гэх мэтчлээ ингээ маш олон технологиуд маань энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгалд бол одоо яригдана. За тэгээ энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал болохоор энэ олон технологийн төвчл хүний амьдрал, нийгэм, эдийн засгийг бол ерөнхийдөө бас өөрчлөх юм технологиуд байгаа. Одоо энэ аж үйлдвэрийн 4-р хувьсгал гарснараа хүн төрөлхтний өмнө бидний өмнө ямар боломжууд нээлж нээгдэж байна? Ямар сорилтууд даваануудтай ер нь бол тулгарч байна? За мэдээж бол маш олон боломжийг одоо хүн төрөлхтөнд нээж байгаа. Энэ одоо хөдөлмөрт хүний оролцоог бол багасгаад мэдээд роботжуулж байгаа энэ үед болохоор за мэдээж энэтэй холбоотой шинэ технологиуд суурилсан шинээр ажлын байрууд бол маш ихээр бий болж байгаа тий. За жишээ нь 10 жилийн өмнө гэхэд бол одоо чинь дрон оператор тий байх гэдэг мэргэжил байхгүйсэн бол одоо чинь илгээмжийг бидэд одоо чинь дроноор зөөж тээвэрлэх юм энэтэй болоо дрон оператор гэх мэтчлээ одоо жишээ нь маш олон үеийн шинээр ажлын байрууд бол бий болно. Нөгөө талаас бас одоо жишээ нь зарим хүмүүс зөвгөнж ярьж байгаа юм л да. Одоо жишээ нь баялагийг дахин хуваарлах явцад бол тэр энэ шинэ технологиудыг болохоор ашиглаж боломжтой. Жишээ нь одоо бидэд энэ ажил 4-р хувьсгалд одоо дараагийн одоо жишээ нь бидэд ашиглах квантум компьютер гэж байгаа. Одоо супер компьютер бидэдийн энгийн компьютеруудыг бол асар өндөр хүчин чадалтай компьютерууд гарч ирнэ. Энэ компьютеруудыг ашиглаад бидэд нөгөө хиймэл оюуны технологи ашиглаад нөгөө дата, big data-наар ашиглаад тооцооллыг маш өндөр түвшинд бодоод одоо хувьцааны ханшиг ч юм уу маш өндөр түвшинд тооцоолоод ирэхээр энэ тооцооллуудаа ашиглаад хүмүүс хувьцааны зах зээлд одоо жишээ нь ямар ч алдагдaltaгүй байдлаар орох ч юм уу. Гэх мэтчлээ одоо жишээ нь энэ салбар маань ингээ хөгжөөд ирэх юм бол баялагийг одоо жишээ нь дахин хуваарлах боломжтой зарим хүмүүс л зөвхөн ярьж байгаа. За сорилтууд бол ойлгомжтой. Мэдээж одоо жишээ нь ойрын 10-20 жилдээ эд ажлын байрны 50% нь болохоор одоо шинэ технологиуд, саяны технологиуд суурилсан ажлын байрууд гарч ирнэ. За ингэхлээр болохоор нөгөө одоо жишээ нь зарим одоо технологиуд робот автоматжуулалтаас бол ажлын байрыг хүмүүс гарч ирнэ. Энэ ажлын байрыг хүмүүсийг одоо жишээ нь ямар одоо жишээ нь
яах вэ гэдэг бас асуудал гарч ирсэн. Сая Америк нэгдсэн улсын сонгуульд Аз гаралтай Андрю Ник гэж хүн болохоор энэ асуудал үүснэж Америк нэгдсэн улсад ойрын 10 жилдээ болохоор одоо Америк нэгдсэн улсад маш олон хүмүүс бол ажлын байрг болно. Энэ автоматжлтын үе шат, энэ компьютерчийн үе шатаар энэ хүмүүсийг яах вэ гэдэг асуудлыг өсөр сонгуульд бол бас одоо чинь сонгуульд ихний шатанд бас оролцож байсан. За хэмжлэлийн бол хүн төрөлхтөнд бол сорилт боломжуудыг бол хоёулангийн нэг зүгээр ашиглах юм бол бидэд энэ технологиуд хэмнэлийн технологи зүгээр ашиглах юм бол маш өндөр боломжууд байж байгаа. За энэтэй бас за энэ сорилтууд бол би хүн төрөлхтөнд тулгарх боломжтой гэж тэгээ хүмүүс бол ярьж байна. Одоо эдгээр их өөрчлөлтүүд ингээ гараад ингэж байгаа юм чинь одоо хувь хүн талаас ямар чадамжуудыг ямар тал руугаа те өөрийгөө илүү хөгжүүлэх шаардлагатай юм болов. За сайн Гантар агш маань ярьсан аж үйлдвэрлэлийн 4-р үе гэдэг хавсал гэдэг тий. Энэ үед одоо аж үйлдвэрлэлийн 4-р үед бол хамгийн их бүтээлч шинийг санаачлагч байна. Тэр төсөж үлднэ гэж одоо дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч доктор Клаус Шваб хэлсэн байдаг. Тэгэхээр энэ одоо хамгийн гол шинийг санаачлагч байх чадвар тий. Бид одоо програм зохиож байна. Одоо янз бүрийн шинэ одоо технологиуд гарч байна. Энийг яагаад Монголд хэлээ зохиож шинжилж болохгүй юм тий. Гэх мэтчлэн шинийг санаачлагч байна гэдэг маань маш том чадвар байх. Үүнээс гадна одоо манай IT одоо мэрэгчлэр суралцж байгаа хүмүүс маань болохоор зөвхөн одоо сургуулийн сурж байгаа 4 жилдээ сайн сурлаа гэдээ одоо энэ бол хангалттай биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ мэрэгчл маань одоо байнгын шинжлэгдэж байна. Програмын илүү шинээр гараал энэ танай төхөөр шинээр гараал. Тэгэхээр энэ болгонд одоо байнгын тууштай суралцах чадвар гэдэг зүйл маань бас хэрэгтэй байгаа. Тэгээд ер нь одоо нөгөө IT-ийн инженерүүд маань болохоор багаар их ажилладаг тийм. Тэгэхээр багаар ажиллах чадвар гэдэг зүйл маань ер нь одоо ихтэй зүйлүүд бол ямар ч мэрэгчлэр гарч ирж байгаа. Бид нар одоо оюутнууд маань ингээл сургууль дээр би хата нэг курс ажлын жижигхэн програмчлалч юм уу ингээд ганцаа явж исэн бол одоо энэ маань ингээ ажил дээр ажлын байранд гарч ирэх төсөл болоо хэрэгжиждэг. Том төслийн баг ажиллана, хүмүүс тэгж ажилладаг. Тийм учраас өөрийгөө бусад ойлгуулах чадвар, өөрөө юм илэрхийлэх чадвар гэдэг маань бас их хэрэгтэй. Манай IT хүмүүс маань ер нь тэгдэг шүү дээ. Компьютер дээр ажиллаад, зөвхөн компьютер хараад ажилладаг, танай төхөөрөмж хараад ажилладаг, хүнтэй ажиллах чадвар жоох муу байдаг гэж би боддоо шүү дээ. Бас ярих чадвар ч муу байдаг тийм. Тэгэхээр өөрийгөө бусад ойлгуулах чадвар гэдэг маань бас их биднэрт одоо хэрэгтэй. Ер нь гэхдээ цаашдаа одоо ер нь бол ямар ч мэрэгчлэлтэй байсан одоо бусдыг одоо асуудлыг бүхэлдэн шийдвэрлэх. Тэгээд анализик, систем шинжилгээ хийх гэдэг чадварууд ер нь бол ямар ч ажлын байран дээр их одоо хэрэгтэй болж байгаа гэсэн. Одоо ингээд Монгол улсад одоо нийт төгсөгч зөвхөн 2% нь одоо IT-ийн мэргэжлүүд байна гинэ. Тэгсэн мөртлөө одоо зах зээл дээр нөгөө хэрэгтэй илүү их хийдэг тийм учраас манай мэргэжил аюух нөгөө хомсдолтой хүн хэрэгтэй болж байгаа. Үүнийг дагаад энэ одоо та нар мэдчихэж байгаа энэ академид их гарч ирж байгаа тийм. Одоо жилийн сургалт ч юм уу те. Тэрүүгээр хүмүүс бас мэрэгчэд явж болно. Гэхдээ та нар ингээд 4 жил сурж байгаагийн чадвар чинь суур сайтай болж байгаа шүү дээ те. Илүү алгоритм үзэж байна бид нар те. Тэгэхээр чин одоо зүгээр одоо алгоритм үзээгүй нэг хэл сурсан хүн алгоритм багаас нь үзсэн одоо 4 жил сурсан хүмүүс чинь шал өөрөө шүү дээ те. Тэр хэлэн ч гэсэн цаашдаа улам хөгжөөд явчихад тий дараагийн технологиуд дээр хувьсаж ажиллахад илүү тохиом болж байна. Тэр нь тэгээд аль салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд, компаниуд болохоор одоо шинэ техник, технологиг одоо нэвтрүүлж ажиллаж байгаа. Тийм. Тэгэхээр үүнийгээ дагаад Монгол төдийгүй дэлхийд бас яг энэ мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд баг хомсдолтой байгаад байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн технологийн салбар нь өөрөө бас их онцлог салбар. Хаанаас ч тэгээд өөрийнхөө тэр ажиллах цагийг зохицуулаад ажиллах боломжтой ийм салбар бусдаас онцлог. Тэгээ одоо жишээлбэл манай 4-р курсын үед хулан байна тий. Одоо нөгөө 3-р курсээ төгсөөд дадлага хийгээд дадлага хийжсэн газар ажилд ороод тэгээд одоо бол 4-р курс суралцахын хажуугаар ажиллаж байгаа тий. Энэ талаараа бас болоо. Тийм би одоо яг ажиллаж байгаа. Тэгээд хичээллийн хажуугаар ингээд ажиллана гэдэг нь нэг талаараа хүндрэлтэй. Ачаал маш ихсэн завгүй болно. Тийм болохоор цаг заваад зөв зохицуулах хэрэгтэй. Тэгвэл болохгүй юм байхгүй. Тэгээ надад ингээд хэцүү байсан ч гэсэн би ингээд мэрэгчлэрээ ажиллаж байгаа болохоор нэгт би өөрөө хоёр туртаа болохоор тийм надад их урамтай байдаг хийж байгаа зүйл маань. Тийм ажлынхаа маань бас их тусалдаг. Тийм болохоор ер нь хамт ажиллаж байгаа, хамтарч ажиллаж байгаа төслийнхаа хүмүүсээс ингээд асуугаад санаа зовхгүйгээр асуух хэрэгтэй. Тийм тэгээд манай оюутнуудын дунд нэг тийм нийтлэг ойлголт байдаг. Би ингээд төгсөөд ажилтаа болж чадах болов мэрэгчлэрээ ажиллаж чадах болов гэсэн нэг тийм ойлголт байдаг шүү дээ. Би ч гэсэн ер нь их тэгж боддог байсан анх. Гэхдээ ажлын байр бол маш их байгаа.
одоо програм хангамжгүй байгууллага гэж байха болсон. Бүх зүйл манай мэрэгжилтэй хамтарч ажиллаж байна. Бүх зүйл манай мэрэгжлээс хамаарж байна. Тийм болохоор ажил олдохгүй байх гэсэн бодол санаа зовхгүйгээр бид нэр өөрсдөө ингэж чадчихвэл зөндөө боломж байгаа шүү. Тийм. Тэгээ манай яг мэрэгжлийн нэг давуу тал нь болохоор хичээлийн хажуугаар завтай үедээ эсвэл гэртээ ч юм уу тийм нөгөө холбогдоод ажиллаа хийх боломжтой. Заавал ингээ ажлын байран дээр байх шаардлагагүй. Тийм. За тэгээд бас нөгөө одоо оюутнууд маань ингээд бакалаврын хэмжээний мэдлэгээ ингээд эзэмшээд авна. Тэгээд тэрний цаашаа дараагийн агсан төвшөнд суралцаад явхад тэгээд тэрнийхээ хажуугаар ажил хийх, ер нь гадаадад сурах тиймэрхүү боломж нь ямар вэ? Тийм, гадаад суралцахын хувьд болохоор ялангуяа тэр агсан төвшөнд магистр, доктор бол одоо нэг суралцахтаа тэр нэг яг тэтгэлгээр суралцж болно. Хажуугаар нь нөгөө лабораторитоо суугаа тий судалгааны ажил хийх, за төсөл дээр ажиллах, тухайн тэр төслөөсөө сар болгон цалинжаад ингээд суралцах бол боломж харьцангуй өндөр байдаг. Тэгээ одоо манай зулаагч бас тий Солонгост магистр хамгаалсан, манай Гантур ах шин бас магистр, доктор Солонгост зэрэг авсан. За тэгээд бас гадаад суралцсан хажуугаар бас юу байгаа. Гадаад ажиллах боломж бас их өндөр байдаг тий суралцсан хажуу. Технологи нь өндөр хөгжсөн тэр улсуудад очиод тэр яг тэр технологийн компаниудад ажиллах тийм боломж бас харьцангуй өндөр. Нэг ер нь бол нөгөө магистр докторт чинь гадаадд одоо тэр тусмаа Солонгос тий нөгөө багш нарт одоо засгийн газраас нь багш нарт нь одоо ингээд юм уу компаниуд ч юм ингээд төсөл хөтөлбөрүүдийн төслийг аюух нөгөө тэр судалгааны сангуудаас төвчтэй тий түүнүүд багш чинь өөрийнхөө одоо тэр тусмаа бусад мэрэгжил бол тийм боломж ер нь баг байхгүй бах тий. Тэгэхээр IT-гаар бол сурж байгаа гадаад сурж байгаа давуу талч айгүй нөгөө багш full time оюутан болоод өдөр яг лабораторид суугаад багшийнхаа төслүүд дээр ажиллаад багш нь цалинжуулаад явцдаг тийм боломж хэдэж шүү тий. За ингээ маа мөхцөлийн хувьд болохоор маа олон улсын Улаанбаатар их сургуулийг 2003 онд төгсөөд тэгээ гадаадад ингээ ажилласан. Тэгээд Африкийн улсуудын бас төсөл дээр ажиллаж исэн гэж байгаа. Тэр талаараа яриулъя сонирхолтой байх юм болов. Тийм. Одоо 2003 оноос хойш одоо хүртэл мэргэжлэрээ ажиллаж байгаа. Зарим одоо нэг эмэгтэй оюутнуудад одоо жоохон юу болох үднэс хэлэхэд тийм одоо хүмүүс тэгдэг штэ одоо IT мэргэжлийн эмэгтэй хүмүүс хэцүү бодлоо олон жил явахгүй махгүй ч гэдэг юм уу тий. Үгүй шүү. Одоо би одоо 2003 оны төгсөгч тэгээд одоо чинь IT-гээр сурах эмэгтэйч IT чи эмэгтэй хүүхд одоо хосгоо дандаа ирчүүд сурах тийм ер нь дийлэнг сурах юм байдаг шүү нэрээ бас. Тийм биш. Эмэгтэй хүмүүс илүү нарийн жижиг юмд дээр сайн ч юм тэр талаараа эмэгтэй хүмүүс ч ихсэн айгүй гоё мэргэжил. Тэгээд төсөл саяны асуусан нэг Африк гэхээр би нэг Солонгос компанид ажиллаж байхдаа нөгөө манай Солонгос компани болохоор нэг Африкийн Руанда гэдэг улс. Хотел Руанда ч одоо нийтийн кино гэхдээ тэрний дэмжиж Африк улс ахгүй. Тэнд одоо нэг гайл татварын одоо тийм газрын төслийг хэрэгжүүлж байсан. Одоо манай энэ нэг баримтчиг юмстэй байдаг шүү. Тэн дээр би ажиллаж байсан тэр програм бичижсэн тэр програмыг бичээ суулгаад анх нэг Африкт очил амар айгаал гарч чадахгүй байсан бол сүүлдээ тэнд чинь баг 6 сар шахуу ажиллаж амьдэрсэн шүү дээ. Бараг Африк очиж ирсэн. Тэгэхээр тийм ер нь бол тэр навагч гэсэн тэр Африк хүмүүс амар гайхалтай эхлээд Солонгос гэж боддог байсан аахгүй. Тэгсээс сүүлдээ Монгол гэж үдэмгтөө Монгол гэж бараг хаана идэв ингээд бараг л юм IT-ийн мэддэг юм ч гэдэг юм уу. Тэгээд Монгол одоо манаагаас хөгжлөөр сайн уу муу уу ч юм аяг тийм асуудаг байсан. Тэгээд миний ер нь одоо ингэж төсөл дээр одоо ажилласныхын даваа тал Солонгос хэлтэй байсан гэдэг утгаараа Солонгос компанид орсон. Тэгээд Солонгос компанийхаа төслөөрөө ингэж олон төсөл дээр ажиллаж байсан болохоор бас энэ сургуультай баярлж явдаг. Ер нь бол ингээ гадаадын одоо жишээ нь IT технологийн компанид ингээ ажиллаа. Та бас одоо Монголд ч гэсэн ингээ ажиллаад үзлээ шүү дээ. Зулаагч. Тэгээ одоо ер нь бол ингээ ялгаа юм шүү. Ер нь гэхдээ хүмүүс ярьдаг чинь Монгол хүмүүс чинь бүх юм руу ингэж яхаа сурхлаач гэсэн ихнээс олон юм сурчдаг тийм. Гаднаадынхан чинь нэг чиглэлээр явдаг. Тэр талын жоохон ялгаа байдаг гэж магадгүй. Солонгост бол жишээ нь би анх нөгөө төсөл дээр орж байхад бол Солонгос компанид ороход биднэрт Солонгос ер нь муу л эсэн шүү дээ. Одоо ингээл яг сургууль төгсөөл явж байгаа. Бид нар өөр яг Солонгост тэнхим биш шүү дээ, тий. Тэгээ нэг 2-3 семестр үтсэн. Тэгэл очиход толгойш нөгөө заавал хэр шаардлагагүй манай мэрэгчлж ерөнхийдөө тэгэнгүүт манай компани Японы юу авч идэг гэсэн төсөл. Тэн дээрээс бүр юм Японы одоо ингээд эхнээсээ одоо төслийн менежер нь ч юм уу тэр одоо бодлогын даалгаврыг ингээд бүр амар нарийн гаргаж өгдөг.
Одоо чинь бид нар бол Монголд өөрсдөө бодож програм бичиж байгаа шээ тий. Тэгэхээр тэнд болохоор ингээд за А гэдэг хувьсгчийг зарлаад 5-ын 5 гэсэн тоог оноож өгнөч гэдэг юм уу тий. Бараг тэгж найр ирдэг байхгүй. Тэгээ ер нь жоохон найр гадны төслүүд нь болохоор жоохон нэг юм руугаа нарийн ордог. Дээрэс нь бичих цаасны ажил хийхтэй. Одоо чинь өнөөдөр би кодоо бичвэл энэний гадаалаар хид хідэн бичиг бичдэг ч юм уу тий. Баримттай ажилдаг. Тэр тал нь бас жоохон арай илүү манай хам чинь Монгол болохоор арай нэг Монголд илүү хурдан нэг хүн олон юм хийдэг бүхэлд нь хийдэг тий. Тэгээд бичиг баримтжуул жоох юм уу? Тэр талаараа л жоо ялгаатай юм. Тэрээс адилхан да. За ер нь ингээд одоо монголчууд маань гадаадд мэдээлэл технологийн чиглэлээр ер нь хэр их ажилтгийн, ер нь хаагур их ажиллаж байна, юу их хийж байна. Тэр талаар жоох мэдээлэл. Дахиад өөрийнхөө мэргэжлээ мэдээд байгаа. Ер нь нэг манай мэргэжил чинь бусад мэргэжлийг одоо бас гадаад ажиллах боломж аягүй хийдэг байхгүй юу? Харьцангуй. Тийм. Бусад одоо мэргэжил за маркетинг ч юм уу бизнесээр бол заа хэл сайтай мэдээ бас боломж байгаалах л да. Бид нар ч гэсэн одоо би ч гэсэн анх Солонгос руу бол сургууль дээрээс сургуулиасаа л явж байсан. Манай сургууль дээр Солонгос компани одоо Монголд одоо салбараа нэг Монгол хүмүүс авч ажиллах гэж ирээл төгсөгчдөөс хүмүүстэй ажиллагаа гэж явж байсан. Одоо Монголд байдаг ч гэсэн нөгөө оюутнууд ч нөгөө фрилансераар аюух юу ажиллаж ч гэсэн авч хийж болдог шүү дээ. Тэн дээр ингээд би өөрөө ийм програмын хэлэн бидний ийм төвшин шийдэж чадна гэх юм бол аюух ажлын санал ирдэм байлээ. Биний санаанд бүртгүүлсэн чинь. Тэгэхээр тэр мэтлэнгээр ер нь болдог. Миний мэдээр ер нь бол IT-гаар ажиллаж байгаа хүмүүс Солонгос аюух байдаг, Японд их байдаг, Америкт байдаг, Австралид ч байдаг. Одоо Солонгост бол том компанид ажиллаж байгаа хүмүүс байж одоо Samsung, SK гэх том группүүдэд Монгол инженер зөндөө ажиллаж байна. Тэгээ жишээ нь сая өнгөрсөн 18 онд л үү би сонсож байгаад одоо тэр 18 онд Samsung одоо Electronics дээр 3 гадаад хүн аавна гэж болгоод тэнд нь 2-нд нь Монгол хүн тэнцсэн гэж байна. Тэгэхээр манай монголчууд ер нь боломж сайтай. Дээрээс нь манай Улаанбаатар дэд сургуулийн чинь нөгөө Солонгос хэлтэй гэдэг даваад л та тий. Солонгос чинь мэдээлэл технологиг сайн өгч байна. Аяг өсрөнгөө өгч байгаа шүү дээ тий. Тийм учраас Солонгос хэлтэй бид нар IT-гаар төгсөж чинь гэдэг маань ер нь Монголд бас нэг олон сургууль байхгүй бах тий. Тэгэхээр бид нар бол Солонгос ч юм уу ажиллах боломж өндөр байгаа. Тэгээд давхар нөгөө манай юунууд оюутнууд маань би нэг хувийн сургуульд ч юм уу те Улаанбаатар дэд сургууль сурдаг болохоор гадаад ажиллах боломж байхгүй ч магадгүй ч юм уу эсвэл тэр мөс шүтээсэл мундагуд нь тийм том сургуулийн усан сургуулиа явдаг ч юм уу гэж бодож байж магадгүй. Одоо ер нь бол боломж бидэрт байдаг. Одоо манай сургуулиас гэж төгсөгчдөөс дөрүүлээ бидний компани Солонгос компанид програм хамжийн инженеригээд Солонгос компанид ажиллахдаа бүр тэр тусмаа бид нар Японы төсөл дээр ажилладаг гэсэн аахгүй. Японы NEC гэдэг группийн одоо том одоо юм банкны төслийг тэр Солонгос компани нэгээд тэн дээр манай яг Улаанбаатар төгсөгч 5-6 Монгол ажилтан ажилладаг байсан бид нар бүр. Тэгэхээр энэ боломж бол маш их байгаа. Тэгээ одоо манай төгсөгчдөөс ч гэсэн одоо Америкт те яг энэ технологийн компанид ажиллаж байгаа 4 төгсөгч байна. Тэгээ Америкийн нэгдсэн улсын захиурын хүндэд манайхаас бол 4 төгсөгч ажиллаж байгаа. За болтулга гээд 2008 онд ч одоо Uber компанид програм хамжийн инженер хийж бэлгүүн байна. За инх болд байна гэдэг захиурын хүндэд ажиллаж байгаа өшөө бас энэ удаа чинь Отгонбаатар бас бол манайхын төгсөөд одоо мэрэгчлэрээ програм хамжийн инженер хөгжүүлэгчтэй ажиллаж байна. Тэр бол энд мэрэгчлэр ингээд ерөнхийдөө дэлхийн хаанч гэсэн боломж өндөр байна. Зөвхөн Монголдоо ч гэлтгүй одоо жишээ нь дэлхийд яг энэ чиглэлийн мэрэгжлийн одоо яг чадварлаг боловсруучны одоо ерөнхийдөө бол хүмүүстэлд нэлээд орцсон байгаа. Тэгээд энэ талаар яг сураад өгөх юм бол энэ талаар яг мэрэгчлэрээ одоо жишээ нь чадвартай байх юм бол мэрэгчлэрээ гараад ажиллах боломж бол маш их өндөр байгаа. Тийм шүү дээ. Ер нь одоо Монгол ч гэсэн зарим хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Нөгөө одоо манайх ч үйлдвэрлэгч орн биш ээ. Тэгэхээр IT-гаар болно. Одоо гадны аутсорсинг ажил авч их боломж маш их байгаа. Одоо нэг 1000 программист бэлдэх юм бол тэгинч гэдэг юм тийм яриа бас гэдэг шүү дээ. Тэгэхээр манайх одоо нийт төсөвчтэй 20% гэж ядаж нэг 20% ч юм өрөөд ингээд програмын инженер их байх юм бол бас тэр тал дээр ч гэсэн сайн өөрчлөх гэж боддоо шүү дээ. Бид нар орон нутаг одоо Монгол улсын одоо газар нутгийн байрлал хаанаас үл хамааран гадны ажлыг хийх боломжтой юм чинь тий. Тэгэхээр бас ажил хөдөлж гэсэн нэлийн их хэмжээгээр буураад хүмүүсийн хөдөлмөрч гэсэн тодорхой төвшөнд бол хөнгөлөгдөд ирнэ л. Тэгээ манай мэргэжил чинь бас сайхан штэ. Бид нар чинь хүний ажлыг хөнгөвчөж өгч байгаа хүмүүс аахгүй тий. Хөнгөвчлөх програмыг бичиж гин, хөнгөвчлөх технологи дээр нь ажиллаж гин гэдгээрээ бас харахтэн штэ гэдэг. Тэгээд ер нь бол амар сураад төгсөөд гарсан ч гэсэн те улам цаашдаа ингээд сурах чивээрэл байж идэг шин технологиудыг те. Одоо энэ технологи чинь тэгээд жилээр сараар гэхгүй өдрөөр минутаар ингээд хөгжиж явж байгаа болохоор сайн л одоо нөгөө юмыг хэлж тийм.
шинэ мэдээлсэн. Одоо өөртөө мэдээлэл тарьж байгаа юм мэдээллийг бол аваад байх байлгүй дээ. Тэгэхээр манай энэ нөгөө IT-ийн хүмүүс манд бас нэг нөгөө хэрэгтэй чадвар нь болохоор бас бичиг цаастай ажиллах. Эргээд нөгөө бичсэн кодоо баримтжуулах. Эсвэл нөгөө цаас нь яг одоо нэг хүний хийсэн дагуу ажиллахгүй болохоор нөгөө багаар ажиллах чадварч байхгүй болж байгаа байхгүй тий. Өөрийнхөө дураараа юм бичиж байж болтгоо. Тийм л да. Манай байгууллага болохоор Nest Education High School, тэгээ Nest Academy боловсролын чиглэл рүү ингэж бас хандсан үйл ажиллагаа явуулдаг. Тань аль компани? Infinity Solutions. Infinity ч манайхаас ажиллаж байсан шүү. Тийм үү. Манай нэг e-payment гэсэн нэг хийчихсэн байхгүй. Infinity-г нөгөө нэг хин чинь тэрийг авсан шүү дээ. Тийм габит. Сарвал. Тийм сарвал. Тэгээ нөгөө 10 жилийнхэнд IT-ийн хичээлүүд ордог тийм сургууль бүр байгуулж өгсөн. 19 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тийм. Тийм шүү дээ. Одоо нөгөө Америкт ч юм бол жишээ нь одоо ингээл 10 жилийнхэн хүүхдүүд тий. Бүр бага ангиас програмчлал болдог болчихжээ гэ манай найз ярьж байгаа байхгүй. Тиймээс улаан энэ ч одоо программист болохгүй, IT инженер болохгүй хамаагүй. Бүр багаас нь 10 жилийнхэн хүүхдүүдэд нөгөө бага анги шүү. Бүр бага ангид нь IT-ийн програмчлал хичээл ордог болчихжээ гэж хэлээ. Тийм, хувийн яг дагасын сургууль ерөнхийдөө одоо ганцхан биш те. Ер нь бол одоо жишээ нь Монгол, Солонгосын ер нь Японы бүх цааштай сургуулиуд болохоор боловсролын системд ерөнхийдөө програмчлал математикийн хичээлүүдийг илүү нэмээ те 10 жил төгсөхдөө энэ програмчлалын боловсролыг одоо жишээ нь олоод авсан байх те яг зөвхөн програм амжийн одоо чиглэлээр сурж байгаа хүмүүс бол биш ерөнхийдөө энийг бол бүх чиглэл бүх мэргэжлэр цаашдаа сурахад бас өөр одоо жишээ нь одоо олж авсан чадварын мэдлэг байх хэрэгтэй гэж ерөнхийдөө үзэж байгаа л да. Жишээ нь одоо эдийн засгийн чиглэлээр сурж байгаа юм ч гэсэн тэр датан дээр тий програмчлалыг хийх асуудал хэлбэрхэн тий хэлбэрхэн хэмжээний одоо жишээ шинжилгээ хийх ч юм уу хөдөлтөний шинжилгээ хийх боломжтой програмчлалууд жоохон програмчлалч хэмждэг. Ихэнхдээ одоо ажил мэргэжил болгон дээр ерөнхийдөө бол одоо жишээ нь програмчлалын ойлголтууд бол тодорхой хэмжээгээр одоо өөр мэргэжлэхгүй шаардаад явна гэдэг. Тэгвэл бид нэг дээр үрд чинь болохоор нөгөө 10 жилийн хүүхдүүд чинь одоо компьютерийн үндсэн мэдлэгтэй, суурь мэдлэгтэй байх гэдэг байсан. Одоо тэр нь программын суурь мэдлэгтэй байх гэж болчихж байгаа шиг байна тийм бараг тийм. За ингээд өнөөдөр бид нар аж үйлдвэрийн 4-р хувьсгал тэгээ бас мэдээллийн технологийн мэрэгжил гэж юу юм? Тэр мэрэгжлээр мэрэгснээр ямар боломж хаана яаж болох юм те? Одоо өнөөгийн бол Монголдо төдий гадаадад ямар боломжууд байна гэсэн. Тэр талаар ярилцсан. Нийт өнөөдрийн зочдтой баярлалаа. За тэгээ баярлалаа. Манай ярилцлага маань ингээд өндөрлөж байна. За баярлалаа. За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн лайктаар шеэр хийгээрэй. Санал бодлоо маань комент хэсэгт бидтэй уулзаарай. Subscribe хийхээ битгий мартаарай.